салхин гарахтаа хийж болох гоё идэх юм бэлтгэл. Пикник хийхэд чинь нэг тийм идэхэд амар тэгсэн ирнэ нороод эсвэл царцаад авахгүй нэг тиймэрхүү хоолнууд бэлдүүл айгу зүгээр идэг. Сэндвич игээд аваа явчихаар бага насны хүүхдүүд дотортлын идэж чадахгүй унгаагаад яг нэг сэрэгээр хатгаал эсвэл бариад идэхэд айгу амар дахианы махан котлет хийлээ. Дэмжих өрсөлийн эсрэг үйлчлэгээтэй төрмөрийг нунтаг нэмж өгсөн байгаа. Бид нар бас өдөр болгон хоол хүнсэндээ ашиглаж чаддгүй учраас ингээ котлетэндээ бас нэмсгэлэн дахианы мах айгу хурдан болчих учраас нэг 10-15 минут хангалттай болчихно. За хоёрт бага насны хүүхдүүдээс эхлүүлээд ер нь насан турш хүн болгон дуртай байдаг юм будааны онигири хийсэн байгаа. Хамгийн гол нь будаагаа нялцаалахгүй агших хэвээр. Дан гүнжний тоос далайн байцаагаар амталчаар цаанаа жоохон амтгүй амтагтаад байдаг байхгүй. Тийм болохоор нэг юм гадуур зарж идэг Япон солонгос бидлэн далайн юм амттай амтлагчнууд байдیں۔ Тэрийг хийчих юм бол бас айгүй гоё. Бас дээрээс нь хүнсний ингээд нэмэлтүүдээр баяжуулсан байдаг учраас итгэхэд аюулгүй. Салхинд гарахтаа сэндвичнээс өөр юу авч явахаа мэдэхгүй байх юм бол энийг хийгээд үзээрэй. Надад л айгүй таалагдсан. Жохон хүүхдүүд төгсөн чинь бас айгүй сайн идчихлээ. Салхинд гарахаар ер нь юм чихэр жимс хэвмээр санагдаад идэв штэ. Тэр үед идэж магадгүй гэд усан үзэм алим хийлээ. Би ер нь тайдтэй ногоо болон үр тариа ашиглаад хэрхэн гэртээ хоол хүнсээ баяжуулаад гоё тижээлэг бэлдэж болох уу гэдэг талаар их үзүүлэхийг хичээдэг байгаа. Ирүүл гэхээр амтлагчгүй, давсгүй, гурилгүй гэд амьдрал дээр байж болон хамгийн гоё юмнуудаа хасаад хоол бэлтчихээр дараа нь ирүүл хоол ихэр айгүй уйдаад идэг. Яг үндэ тэнцвэртэй хооллох юм л амархан байна да.